Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. За хэрхэн 100 наслахаа нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр эмч маань эр хүний 2 дахь зүрх төрөө булчирхайн талаар ярьж өгнө. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар чанартай онцлогоо эрүүл ирээдүй эрт илрүүлгийн медскан топ маань болон Од мөндрийн маань алтан гишүүд маань хамтран ажиллаж байгаа. За нэвтрүүлэг маань НТV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. За студид медскан эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Хавдар судлаач эмч Бат Эрдэнэ хөтлөгч Орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе эмчээ. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр эр хүний 2 дахь зүрх гэж нэрлэгддэг тийм ээ. Төрөө булчирхай гэдэг ихтний талаар ер нь ярих гэдэг. За нэгдүгээр төрөө булчирхай гэдэг эрхт нь одоо ингээд анзаардгүй, тоодгүй, харагддаггүй тий одоо илээдгүй эрхт нь штэ. Ийм учраас хүмүүс маань ингээд тоохгүй 30 40 50 хүртлээ ингээд явцдаг. Гэтэл ингээд энэ 40 наснаас эхлээд ер нь их хвчлэн шинж тэмдгүүд одоо өгч илэрдэг төрүүлчих асуудлууд. За ингээд үзүүлэхэд бол ер нь ингээд архаг хэлбэр шилжчихсэн одоо өвчнүүд байвал илэрвэл те ингээд тухайн хүн жоох эрт үзүүлсэн бол жоохон эрт онцлогдсон бол те ийм одоо үр дүнд хүрэхгүй байх байжтэй гэдэг юм уу? Ийм одоо эр хүний одоо харамсал их төрүүлдэг гэх юм уу та? Ийм төрлийн өвчин байгаа. Одоо сонирхолтой гэж одоо хэлэх юм бол тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр төрүүлчхай гэдэг ихт яг ямар ихт юм бэ гэхээр төрүүлчхай гэдэг ихт нь бол энэ давсагны доор байрладаг. За яг давсагны доор шээх гуурс байгаа шүү дээ. Шээсний гуурсны одоо хоёр тэр ингээ бүрхэж байрладаг. Хоёр хажуу талд нь гэд бүрхэж байрладаг. Ийм хушиг шиг одоо хэмжээтэй эрүүл төрүүлчхай бол хушиг одоо самар шиг те хэмжээтэй нэг 20-30 г орчим жинтэй ийм одоо эрхтэн байрлал байдаг төрүүлчхай. За энэ эрхтэн нь болохоор одоо нэг өргөний хэмжээ нэг 3-4 см орчим те ийм одоо нэг байрладаг. За тэг яг хушиг шиг ийм хэмжээтэй. За тэгэхээр дотроо бол ийм булчирхайлаг болон булчинлаг ийм хоёр эдээс тогтсон. За бас холбогч эсүүдтэй. За энэ холбогч эсүүд нь бол энэ төрүүлчхай гэдэг ихтний одоо хэлбэр одоо хэвийн байдлыг хангаж яадаг. За хамгийн гол бүтцэн нь бол булчирхайлаг болон булчинлаг ийм эдүүдтэй. За булчирхайлаг эдүүд нь юу хийд юм бэ гэхээр булчирхайлаг эдүүд нь дотроос шүүрэл ялгаруулдаг. Ер нь булчирхай гэдэг чинь ямар нэгэн одоо шүүрэл ялгаруулдаг бүтэц байхгүй юу? Тэгэхээр төрөө булчирхай одоо булчирхайлаг эдэн дотроосоо төрөө булчирхай шүүрэл гэдэг энэ шингэнийг ялгаруулдаг үндсэн үргэн. За булчинлаг эдэн нь бол яадгүй гэхээр ялгаруулсан шүүрлийг нь яах нь шахаж өгдөг гэсэн үг. За тэгэхээр бүтцийн хувьд бол ийм байгаад байна. Тэгээ булчирхайлаг эдтэй, булчинлаг эдтэй. За 20-30 г жинтэй, 3-4 см өргөнтэй, хэлбэрийн хувьд бол нэг хушиг шиг хэлбэртэй давсагны доор байрладаг, шээсний сүг торид байрладаг ийм одоо эрхтэн байх нь. За нэг л булчирхай байх нь шүү дээ. Нэг л ийм булчирхай байх нь шүү дээ. За тэгээ энэ жижигхэн энэ булчирхай нь айгүй том өрхтэй гэсэн үг. За нэг сувгтай тэр нь төрөө булчирхайнаас одоо шээсний сүг рүү орсон нэг гуурстай энэ гуурсаараа төрөө булчирхай өөрөө ялгаруулсан шүүрлээ шээсний одоо сүг рүү шахаж өгдөгөөд гэсэн үг. Энэ шахах үйл ажиллагааг нь булчингийн эд нь хариуцж ажилтдаг, агшиж суларч хариуцдаг гэсэн. За тэгвэл гол үүрэг нь үйл ажиллагаа нь юу юм бэ гэхээр төрөө булчирхай нэг шингийн ялгаруулдаг байна шүү дээ. Нэг шингийн ялгаруулдаг. За энэ одоо яадаг шингийн юм бэ гэж. За энэ шингэн нь бол үрийн шингэний 20-30%-ийг бүрдүүлдэг шингэн. Тэгэхээр үрийн шингэн төрийн булчирхай одоо үйлдвэрлээд гаргаж байгаа гэсэн үг юм аа. Үрийн шингэн дэх одоо нэг шингэний гаргах юм байна тийм. Үрийн шингэн дэх 20-30% нь төрөө булчирхай үйлдвэрлэдэг гэсэн үг. Бүгдийг нь биш ахна шүү дээ. 20-30%. За тэгэхээр энэ төрөө булчирхай яах гэж энэ шингэнийг хийгээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө эр бэлгээстэй 100% холбоотой. Төрөө булчирхай. За төрөө булчирхай нь бол одоо ингээд төрөө булчирхайнаас шингээ ялгаруулангуудаа замдаа ингээд төмсөг байгаа шүү дээ тий. Төмсгнөөс ингээд одоо үрийн шингээ ялгарах нь шүү дээ. Дотроо спермтэй, эр бэлгээстэй. За тэгэнгүүт яах вэ гэхээр төрөө булчирхай шингэн нь үрийн шингэн дотор орж ирээд
эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг за хүчил төрөгчийг тэжээлийг хариуцдаг байхгүй. Айгуу чухал байна шүү дээ. Ерөөсөө дөрвөн улчирхайн шингэн орж иржээж эр бэлгээс үрийн шингэн дотроо амьд байдаг гэсэн үг. Амьд байх орчныг бүрдүүлж өгдөг тий. Яг хамгийн гол юм. Ерөөсөө үрийн шингэн дотор дөрвөн улчирхайн шүүрэл орж иржээж яадаг вэхээр сперм буюу эр бэлгээс хөдөлгөөнийг хангаж өгч байгаа. Орж иржээж хөдөлдөг болно. Эр бэлгээс чинь үрийн шингэн дотроо хөдөлдөг болно. За тэгээд дээрээс нь эр бэлгээс хүчил төрөгчөөр хангана, тэжээлээр хангадаг. Энэ одоо төрүүлчихсэн шингэн. За мөн дээрээс нь шүлтлэг орчинтой. За ер нь шингэн зөвлөл чинь одоо орчны хувьд нэг 3 янз байдаг. Хүчиллэг шингэн, шүлтлэг шингэн, за тэгээд сармаг орчинтой гэдэг энэ 3 байгаа шүү дээ. За тэгэнгүүт чинь одоо яагаад шүлтлэг байх юм бэ? Шүлтлэг байж ээж нөгөө эр бэлгээс чинь эрүүл хөдөлгөөнтэй шимдэж ил аваад байгаа гэсэн. Гэтэл одоо эр бэлгээс хаашаа орох ёстой юм бэ те? Эмэгтэй хүний vaginal буюу одоо үтээр орох ёстой шүү дээ. За тэгсэн чинь тэнд орчин ямар байгаа юм бэ гэхээр хүчиллэг орчинтой байгаа. Тэнд тэгэнгүүт хүчиллэг орчинд ороод ирэх юм бол эр бэлгээс үхчин шүү дээ те. Өхүүлэхгүй тулд одоо үрийн шингэн одоо эм бэлэг эргэтэн дотор орж ирээд таарснаас болоод тухайн орчныг сармажуулдаг байна шүү дээ. Хүчиллэг орчныг нь шүлтлэг орчноор сармажуулж өгөөд эр бэлгээс амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг гэсэн. Гайхалтай. За ингэжээж энэ одоо орчныг бүрдүүлж өгчээж яадаг вэ гэхээр эр бэлгээс чинь цаашаа нөгөө хөдөлгөөнөөр хангагдана. Хүчил төрөгч аавна. За тэжээлээ авдаг гэсэн. За тэгэхээр төрүүлжийнхаа өвдөх юм бол ерөөсөө энэ эр бэлгийн эсийн үйл ажиллагаа яах вэ? Prostate artery embolization or PA. Яг энийг л бодоод байлаа л хэрвээ төрөө булчирхайн шингэн одоо гарах үйлдвэрлэхтэй болд юм уу те шохоожж ирээд ингээ асуудалтай болчлаа гэж бодоход үрийн шингэн маань бүр ингээ зогсох юм уу? Эсвэл нөгөөх маань одоо нөгөө чанаргүй үрийн шингэн гэдэг юм уу? Яг тийм чанаргүй гэсэн үг. Яг бүр бол зогсохгүй байна шүү дээ. Гэхдээ чанаргүй одоо үр тогтох чадваргүй болно гэсэн үг бүр тий. Ерөөсөө л дөрвөн улчхайд бол үр тогтох чадварт ингээд 100% нөлөөлдөг л ийм шингэн байна шүү дээ. Одоо дараах саяны үйл ажиллагаанд хийж өгснөөр нэгдүгээр. Хоёрдугаарт за энэ үр тогтохтой холбоогүйгээр одоо шээстэй холбоотой. Шээсний сүвийг одоо нэг л сүв ашиглаад байгаа шүү дээ. Тий, нэг л сүв ашиглаад байгаа шүү. Шээсний сүвд ингээ холбогддог учраас тэр замын зохицлыг нь шээсний замын одоо зохицлыг нь төрөө улчирхай хариуцж байгаа шүү дээ. Тэгэнгүүт төрөө улчирхай одоо ямар түгээмэл тохиолдог өвчнүүд дээр ямар өвчин байдаг вэхээр их түгээмэл тохиолдог нь төрөө улчирхай томрол гэдэг. Төрөө улчирхай томрохороо одоо энгийн шээсний сүвээ базнаа л гэсэн үг. Одоо хоших шиг ийм хэмжээтэй уурсах юм энэ одоо хаагаад өгчнө гэсэн үг. Ингээд өстой нөгөө асуудлууд үүсэж ирнэ те. Шээсний асуудлууд үүсэж ирнэ. Ингээд олигтой шийж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Шээсэнд асалтна те. Хүчилж шээн, шээхэд өвдөн, шээс нь гарахгүй байна, байнга дутуу шээн. Шээхэд өвдөн гэсэн чи аюу. Тий, за энэ шинж тэмдгүүд бол бүгдээрээ яг энэ төрөө улчирхайн томрлын үед бол илэрдэг байхгүй. Бүгдээрээ илэрдэг. За үүнээсээ үүдээд цаашдаа юу болох вэ гэхээр за наатал нь цустай шин те. Давсгын шээс удаад давсгын шээс хөрөмтлөгдөөд ирэхэд давсгын дотоод даралт нэмэгдээд давсгны вений судаснууд нь хагараад үүнээсээ болоод одоо шээс нь цустай шийх буюу одоо гематур илэрнэ. Тэгээ шээс нь цустай эрэгтэй хүн шээс нь цустай илэрдэг ах юм бол одоо төрөө улчирхайн томрол байна гэж бас сэжилж болох нь шүү дээ. За түүнээс гадна нөө давсгын шээс удааснасаа болоод чулуу үснэ. Давсганд ингээд чулуу үсдэг тий. Ингээд олон төрлийн ингээд асуудлууд бол бий болдгоо гэсэн үг. За тэгэхээр төрөө улчирхай гэдэг хэрэгтэн бол яагаад ингээд хоёр дахь зүрх гэж нэрлэдэг вэ гэхээр нөө бэлгийн үйл ажиллагаатай холбоотой учраас ер нь хоёр дахь зүрх гэж нэрлэгддэг. За төрөө улчирхай одоо үйл ажиллагаа алдагдаад ирэхээр бэлгийн үйл ажиллагаа нөлөөлдөг. За тэр нь нөгөө одоо хурдан дур тавих тий. За ингээд төрөө улчирхайнд ингээд асуудалтай шингэн үйлдвэрлэх бол одоо боломжгүй байгаа учраас ч үт юм уу тий. Бас нөгөө хөвчрөлтийн үйл ажиллагаа нөлөөлөх. Сайн хөвчөрч чадахгүй байх гэсэн үг.
бэлэг эрэхтэн сайн өвчөж чадахгүй байна гэсэн үг те. Одоо бусад тестостероны үйл ажиллагаа ч юм уу төмсгөний үйл ажиллагаа хийвэн байна гэж бодъё л доо. Гэтэл түрүү улчирхайн одоо үйл ажиллагааны алдагдлаас болоод те хөвчл явагдахгүй байх. За тэгээд дээрэс нь яг уу гэхээр хурдан дур тавих ч үгүй юм уу те. Энэ бэлгийн үйл ажиллагааны алдагдлууд бас түрүү улчирхаатай шууд хамааралтай болоод ингээд явж идэг гэсэн үг. Тэгвэл одоо нөгөө бэлгийн ажилдаа эрүүл мэндтэй гэх юм уу одоо анхаарна гэдэг маань ерөөсөө шууд төрүүлчиххаатай шууд хамааралтай болчихлоо. Тий. Шууд одоо ингээд хамааралтай болоо явчихдаг. За ер нь түгээмэл тохиолддог өвчнүүд эхнээс нь ярих юм бол одоо өрөвсөл байгаа л да. Төрүүлчиххаан өрөвсөл. Простатит гэд нэрлэдэг. Төрүүлчиххаан өрөвсөл. За дотроо ер нь бол нөгөө архаг, цочмог гэдэг хоёр хуваачнаа л гэсэн үг. Архаг гэдэг нь удаан хугацаанд явагдаж байгаа. Одоо сэдрэл намжил гэдэг явагдаж ийм одоо үечлэр явагдаж байгаа өрөвслийг нь архаг өрөвсөл гэж нэрлэдэг байгаа. Цочмог гэдэг нь гинт одоо үүсээд одоо шууд шийсэн хаагдаж магадаа тий. Одоо асуудалтай болоод ингээд гинт өвдөж байгаа гэсэн үг. Их хэмжээгээр өвдөж байгаа гэсэн үг байхгүй. Энэ өвчнийг бол төрөө улчирхайн одоо юу гэж нэрлэдэг байгаа. Цочмог өрөвсөл гэж нэрлэдэг байгаа. Шийсэн өндөр халуурдаг тий. Тэгэл амар шууд ихтэй өндөр халууртай том асуудал бол үүсдэг. За архаг өрсөл нь бол удаан явцтай ингээд айгүй юм хурц өвдөлт мөвдөлт халуурал байхгүй хэрнээ байнгын юм шаналгаатай. Ийм шээх одоо юу гэмдэ ингэж битсэн байдгийн судалгаанууд дээр сэтгэл ханамжгүй шээх. Ингээд хүн чинь шээгээд сайхан бүрэн шээгээд айгүй сэтгэл ханамжтай болд юм байна л да хүн ер нь тий. Ялангуяа эрэгтэй хүн бол тий. Тэгэнгүүт түрүү улчирхайн асуудалтай хүмүүс ингээд ерөөсө тэгж чаддгүй гэнэ. Тэ энэ бас нэг шинж тэмдэг одоо болж байгаа гэсэн үг. Надад түрүү улчирхайн асуудалтай хүмүүс шүн их шин. Архаг өрсөлөө үед энэ айгүй их илэрдэг одоо шинж тэмдэг. За тэгэл бэлэг эрэхтэн ууц нуруугаар өвдөх бас шинж тэмдэг. Өвдөлт нас өвддөг юм. Тэр хаваар тий бэлэг эрэхтэн тэр хаваар. За тэгээд ууц нуруугаар өвдөх гэдэг ийм шинж тэмдгүүд илэрнэ. За бас доошоо ингээд нөгөө шийсний сүд дамжаад хязсан руу бас өвдөлт мэдрэгддэг эрэгтэй хүнд мэдрэгддэг. За тэгээд ингээд шээс одоо ийм юу гэмдэ гарахтай юм хүнд гарах юм хүчилж гардаг. Одоо тийм дүлж шээх гэж байдаг шүү дээ тий. Дүлж шээж юм уу ийм зовлонтой гардаг тий. Ийм шарх ингээд гараад шархиж өвддөг. Шээс тасалдах үедээ ингээд хурц өвддөг ч юм уу тий. Нэг час гээл өвддөг ч үгүй юм уу тий. Гэх мэтчлэн одоо ийм шинж тэмдгүүд ажиллагддаг. За ер нь төрөө улчирхайн үйл ажиллагаа алдагдаад ирэхээр бэлгийн сулрал гэдэг асуудал дагалдаад өмнө бас ярьжсэн дээ бэлгийн сулрал гэдэг асуудал бол дагалдаад явж идэг юм аа. За тэгэхээр одоо түгээмэл тохиолддог өвчнүүд бол яг ийм өвчин байна. Төрөө улчирхайн өрөвсөл гэж. Тэ дотроо архаг болон цочмог ийм хоёр хэлбэрээр явагддаг. За хоёр дахь нь одоо төрөө улчирхайн томрол гэдэг өвчин. Тэ төрөө улчирхайн ингээд томроод хатуурчдаг гэсэн. Томрол нь өрөвслөөсөө бол өөр байна шүү дээ тий. Тэгээ гурав дахь нь түгээмэл тохиолддог нь төрөө улчирхайн хавдар байгаад. За төрөө улчирхайн өрөвсөл бол ер нь эрэгтэйчүүдийн 70% нь байдгаа гэж үздэг. Тий. 40-с дээш насны эрэгтэйчүүдийн 40-с дээш насны эрэгтэйчүүд 70% нь төрөө улчирхайн өрөвсөлтэй байна гэж үздэг байгаа. Ямар түгээмэл. Тий айгүй их түгээмэл байдаг. За бас нэг төрлийн одоо VIP өвчин гэж нэрлэгддэг. Одоо их юу гэмдэ одоо бишэл уушигны өрсөлдөлтэй байна гэл явах юм бол те хүн гэл хилээл явдаг охно шүү дээ. Одоо ингээл би миний одоо уушигны одоо өрсөлдөлтэй байна гэж байна те. Тэг чи санаа зовхгүй те. Тэг чи санаа зовхгүй явж идэг батлаа. Төрүүлчирхаа эргэжүүд ингээд төрүүлчирхаа асуудалтай болоод ирэхээрээ нуудаг гэсэн үг. Тэг нуугаад ирдэг. Ер нь VIP гэдэг нь тий одоо шамбран ч юм уу төрөө улчирхай ч юм уу ийм нуудаг өвчлүүдийг хэлээд байгаа. Тэгээ бэлгийн замын өвчлүүд ч юм уу тий нуудаг. За үүнээсээ болоод ингээд удаан хугацаанд онцлогдохгүй, эмчилгээ авахгүй явцнаасаа болоод даймжирдаг. Одоо их өвддөг. Ийм одоо тохиолдлууд ихээр ажиглагддаг гэсэн үг. За энэний одоо гол одоо хүндрэлүүд нь бол одоо төрөө улчирхайн архаг өрсөл байна тий удаан хавцтай яг өвдөл яваад байдаг. Улам л ингээл баг багаар ингээд хүндрээд байгаа л гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэгээд цаашлаад юу болдгоо гэхээр төрөө улчирхайн томрол болдог тий. Ер нь томорно гэдэг нь төрөө улчирхай томроод
одоо ингээд хатуурал үүсээд фиброз хатуурал үүсээд тэгээ шийсний сүгэ дарчдаг гэсэн үг. Төр улчрах гэж. Тэгээд томорчгаараа шээс хагдана л гэсэн үг. Шууд утгаар шээж чадахгүй болно л гэсэн үг. Тийм хүн шээж чадахгүй 2 хоногт зүрэн тэгэл маш асуудал үүсэх байх л та. Тэг ер нь шээж чадахгүй 1 хоногт л үнэтэй айгүй их асуудал үүсэж шүү дээ. Өдөрт хүн хичнээн шээс гаргаж чинь те. Энд чинь нэг алтан гишүүн манс асуулт ирсэн байна. Тэгэхээр 2 эрэгтэй хүүхэдтэй манай энэ Батөлгийн энх хоёр гэдэг гишүүн маань асуусан байна. За төрөө булчирхай нэг нь байхгүй байж болох уу төрлөхөөсөө манай хүүг шалгаж үзээд усанд орох болгонд нь үзээд байгаараа гэд байсан юм аа. Хавар нь юунаас Тэг төмсөг ярьж байгаа. болж бас үүсэх үү? Хавдар гэсэн юм байна. За тэгж асуусан. За нэгдүгürt нөгөө 2 биш 1 эрэгтэн байгаа шүү дээ төрөө булчирхай чинь. Тэ. Тэгээ дээрээс нь ил мэддэхгүй шүү дээ. Төрөө булчирхай одоо онцлогоон дээр хэдлээ. Онцлогоог нь арай ярих болоог байсан. Гэтэ онцлогоон дээр бол юу байдаг вэ гэхээр нэгдүгürt бол яг эмч үзээд эмч хурууны үздэг гэдэг. Хорооны үзлэг. Тий. За шулуун гидсээр хуруугаа игээд төрөө булчирхай ардаас нь тэмтэрж ийн гэсэн үг. Өөр газараас тэмдэрх боломжгүй байна шүү дээ. Тэгээ шулуун үзний ректал үзлэг байна шүү дээ. Энэ шулуун гидсний үзлэхээр бол тэмтэрч үзлэг хийдэг. За тэгээд цусны шинжилгээнүүд, лабораторийн шинжилгээнүүд, шээсний шинжилгээнүүд те. За түүнээсээ гадна эхо, төрүүлчирхай эхо хамгийн одоо эхний одоо эрт илрүүлэхийн хамгийн зөв шийдэл төрүүлчирхай эхо гэдэг. Эхо шинжилгээр. Тэгээд цаашлаад компьютер томограф, MRI хийж болно. За бүр ингээд хавдар мавдрууд PET-CT хүртэл хийж тархалтыг нь хүртэл хэмждэг те. Тэгэхээр ийм одоо онцлогоонууд бол байдаг. За хамгийн одоо энгийнээр төрүүлчирхай өвдөдөө бол өвдөд байгаа юм шиг санагдвал юу хийлгээрэ гэж би зөвлөхүүхээр эхот үзүүлээрэй л хэцүүл. Тэ. Эмчи тандараа тэгээд эхот үзүүлээрэй. Эхог болохоор заавал нөгөө нэг гар үзлэгээр биш хийчих юм байна те. За. Тэг эхог бол шууд одоо хэвлий талаас нь хийчихнэ гэсэн үг шүү дээ. Амар юм бэ нэг амар те. За түүнийхээ дараа мэдээж урологийн эмчт хандна. Яг бүр шээс бэлгийн одоо замын эмчт гэсэн үг байхгүй. Бүр шээсний замын эмчид хандна. Урологийн эмч бол яг үзлэг хийгээд яг нарийн мэргэжлийн эмч нь ректал үзлэг хийдэг гэсэн үг. Хурууны үзлэг одоо зайлшгүй хийн. Наривчилж үзнэ гэсэн үг. За ингэж нөгөө томрол байна уу, хавдрын шинж тэмдэг байна уу гэдг нь ялангуяа яг мэдэрч үздэг гэсэн үг байна шүү дээ тий. За тэгэхээр сая манай од өндрийнхэн бүгдээрээ төрөө булчирхааны асуудалтай хэсгээ бүгдээрээ мэдсэн. Тэгэхээр одоо энэ мед скан гэдэг илрүүлгийн төв маань тий одоо бид одоо бүгдээрээ ийм гоё өөртөө ихтэй сэтгэл хангалуун асуудлаа зүгээр мэдчихнэ гэдэг чинь сайхан шүү дээ юу тий. Тэгэхээр та одоо өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллаж мед скан маань байгаа. За тэгэхээр манай мед скан эрт илрүүлгийн төв одоо бас хүмүүс нэлээд сайн мэддэг болцсон байна. За мэддэггүй хүмүүс байх юм бол манай Medscan цэг юм вебсайт эсвэл Medscan гэдэг манай пэйж хуудасаа ороод мэдээлэл авч болно. Эсвэл 77 77 22 21 гэдэг манай утсаар лавлах утсаар мэдээлэл авч болно. За манайх ер нь юу хийдэг юм бэ гэхээр нэгдүгürt одоо ингээд багц онцлогоонуудтай. За маа 4 төрлийн багцтай, энгийн багц, зүрх судасны багц тий. За 3 дахь нь тарих нурууны багц, 4 дахь нь хавдрын багц гэсэн 4 төрлийн багцтай. Нэг багц нь одоо хамгийн бага нь энгийн багц нь 38 төрлийн шинжилгээ орсон. Дотор нь юу байгаа юм бэ гэхээр одоо цусны шинжилгээнүүд, шээсний шинжилгээнүүд, хавдрын маркер те тэрэн дотор витамин D, за тэгэл бамбайн дааврууд, одоо элег зүс нойр болж байгаа дотор эхтнүүдийн үйл ажиллагаа, ясны сэржилт те одоо энэ лабораторийн шинжилгээ бүгдийг үзэж байгаа. Цаашлаад бид нар юуг нь үзэж ийн гэхэд рухны цэлхэн бичлэгийг хийж ийн, ясны сэржилтийг үнэлж ийн те. За эрдэнэтгийн шинжилгээгээр цээжний эрдэнэтгийн зураг, нурууны зураг гэж бүгдийг нь авж ийн. За эхо шинжилгээгээр манайх бамбайнаас эхлээл бамбайн эхо, хөхний эхо, хөвлийн гэдэг нь нэлэг дэлүү цүс гэж нойр болж байгаа бүгдийг нь үзэж байгаа. За дээрээс нь эмэгтэйчүүдийн эхо, за эрэгтэйчүүдээр бол төрөө үлчрэх эхо гэж бүгдийг нэг төр үзэж байгаа. За мөн компьютер томограф дээр томографийн бүх шинжилгээнүүдийг хийж байгаа. Одоо соронзон резонанс томограф буюу бидний нэрлэлж заншснаар MRI төхөөрөмжтэй MRI-гийн бас бүх шинжилгээнүүдийг хийж оншилж байгаа. За тэгэхээр ийм одоо бүх төрлийн онцлогоо хийдэг орчин үеийн хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй. За үйл ажиллагааны хувьд бол одоо бүрэн автоматсан нэг урсгалтай. Одоо урны ам маань өөрөө орсон учраас аягүй сайн мэдж байгаа хөөхтэй багцаа захиалаад орсон хүмүүс маань яг одоо цагаа захиалаад цагтаа ирээд
хуцаа солиол те таач яг ингээл эмнэлгийн 1 удаагийн хуц өмсөөл 5 чихэн өмсөөл тэгээл тийшээ гараал өндөр жингээ үзүүлээл бүх одоо ерөнхий үзлэгүүдэд аралт маралт бүх юмудаа үзүүлээл тэгэн гоо цусны шинжилгээг өгөөл шийсний шинжилгээг өгөөл тэгэл зүрхний цэцлэгийн бичлэгийг хийлгээл эхогоо хийлгээл ясны сэжилтээ үзүүлээл те бүгдийг үзүүлээл энэ нэг 2 цагийн дотор гараа авчиж байгаа шүү дээ те тэгээд даа ингээд нэгдсэн хариуг нь бэлдээд өгч байгаа манайх хавцтай бүх төрлийн хариуг нь бэлдээд өгсөн за манай ерөнхий эмч маань бүх хариуг нь бэлдээд өгсөн үйлчлэгчээ оруулж ирээд нарийн ингээд зөвлөгөө бүх юм зүйлүүдийг хэлээд өгч байгаа. Гадаад орн шиг сайхан байна гэдэг шиг яг гадаад орны нэг юм гоё тий үйлчлэгээтэй маш цэвэрхэн тогтохтой юм газар орой авчих шиг л ер нь санагдсан. Тэгээд өндөр жингээ биш та сарцсан гоё эмнэлэг домлогоор явдаг хүн гэхэд өндөр жингээ үцхэс эхлээл ер нь одоо өндөр маань намсцсан байгааг анх удаа биелээ тий. Тэгээ ер нь бас асуудлууд гарч ирсэн. Тэр болгоныгоос эрт илрүүлсэндээ маш их баяртай байгаа. Харин яг одоо нэг юм машинаар ярих юм бол тий бүрэн сервис үзлэг хийлэгч онцлогоо хийлэгч чинь гэсэн үг. За би яг одоо ямар байгаад байгаа. Миний бүх бие махбод те ганц юм биш. Түүгээрээ манайх бусад ижил төрлийн газруудаас илүү давуу талтай гэсэн үг. За мэдээж үнийн хувьд бол ер нь эрт илрүүлгийн төвүүд эрт илрүүлгийн одоо энэ багц онцлогоо хийдэг газруудаас энэ хамгийн хямд бөгөөд олон төрлийн одоо шинжилгээ онцлогоо хийж байгаагаар энэ давуу талтай шүү те. Тийм учраас манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань манай Медскан төлөвлөгөөний төвийг бол сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд томрол дээр одоо нэгдүгээр хорооны үзлэг хийчихнэ. За тэгээд ямар шинжилгээнүүд байдгүй гэхээр одоо давсганы үлдэгдэл шээсийг бас хэмждэг шинжилгээ байдаг. Тэ? Тэрийг шинжиж үзэх нь байна. За эхо шинжилгээг олно. Эхо хийлэгчдэг. За ингэж ч одоо ер нь бол энэ төрийн үйлчлэгийн асуудал байна уу байхгүй нь гэдэг эртхэн мэдээд авчна гэсэн үг. За цаашлаад одоо хүнд өвчин төрийн үйлчлэгийн хавдар гэдээ байж байгаа. Ер нь гол шалтгаан нэгдүгээр нас орно. За 50-аас дээш нас гэдэг бол төрийн үйлчлэгийн хавдар гэдэг өвчний шалтгааны номер 1 төгсөн. Нэгдүгээрт юу ах нь? Нас. Хоёрдугаарт удамшил ордог. Гуравдугаарт одоо амьтны гаралтай өөх тосыг амьдралын явцад ер нь ихээр хэрэгэлдэг хүн төрийн үйлчлэгийн хавдад тусмагт их өндөр байд юм. Тийм үү. Тий. Энэ 3 дахь шалтгаан орно. Тий. За тэгээд ер нь тестостероны хэмжээ бас ордог. Тестостероны хэмжээ гэснээс юм чи энэ ер нь яадгийн хүн болгоны өөрсдийнх нь одоо тэр үйлдвэрлэх хэмжээ нь төрлөхөөсөө байдаг юм уу тий? Яг тий төрлөхөөсөө байгаа тэгээд одоо шинжилгээ өгөхөөс нь тестостероны эрэгтэй хүний байх ёстой стандарт хэмжээ гэдэг байгаа шүү дээ тий. Тэр хэмжээнээс их байна уу бага байна уу гэж гараа авчна л та. Тэгээд тэр стандарт хэмжээс бага байна л гэвэл тестостероны түвшин бага байна гэж тусна. Тэр юунаас болоод байна гэдгийг одоо хайж олно гэсэн үг шүү дээ. Төрийн үйлчлэхээс болоод байна уу? Төмсгний үйл ажиллагаа алдагдаад байна уу? Тэр даавраа чи ялгуулт эрэхтэн төмсөг байх нь шүү дээ. Эр бэлгийн хэсэг. Тэ? За тэгэл одоо жишээ нь ингэж ярьдаг шүү дээ. Нөө бодибилдинг фитнесийн тамирчид гэж энэ дэр айгүйх ярьдаг шүү дээ. Бүгд бол ерөөсөө биш хүмүүс айгүйх өөрөөсөө ойлголттой байдаг. Хөвчлэн гаднаас стероид ингээд тариагаар хэрэглэсэн эр бэлгийн даавраа нэмэгдүүлчихэд эр бэлгийн даавар нэмэгдэхээр булчингийн үйл ажиллагаа сайжирна л гэсэн үг. Ер нь том болно, илүү сайн ажиллана гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт тэрийг нэмэгдүүлэхийн тулд ингээд тариагаар шууд гаднаас нэмэлтээр авдаг. За ингээд цуснд тестостероны хэмжээ ихсээд ирэнгүүт өнчин тархинаас төвнө гэсэн үг. Өнчин тархинаас төмсөг рүү тестостероныг одоо бага ялгаруулаа гэдэг л тохио орчдөг байна шүү дээ. Ягаад тэгэхээр цуснд их байгаа танаа. Чи үйл ажиллагаа багасгаа гэсэн үг. Ингээд явандаа яадгүй гэхээр нөгөө төмсгөний тестостерон үйлдвэрлэдэг үйл ажиллагаа нь буурчдаг. Тариагаар хэрэгснээс болоод. Ингээд урт хугацаанд бол ялчгүй одоо тестостерон хэмжээ буурдаг. За орж ирж нэгэнд үйлдвэрлээд ороод ирсэн байгаа, цуснд ороод ирсэн байгаа тестостероны ихэнхийг нь нөгөө хөгжсөн том болчингууд ашиглаж чинь, тэ хөгжүүлэлтэд ашиглаж чинь. За ингэхээр яг нөгөө нэг хоёр дахь үйл ажиллагаа нь бэлгийн үйл ажиллагаанд ашигладаг таавар нь багасаад ирэхээр нөгөө одоо бэлгийн сулрал, бэлгийн үйл ажиллагааны алдагдлууд нь илрээд эхэлждэг байна шүү дээ энэ дээр. За энийг бол сая ингээд нөгөө ярианд халуугаад ярьчлаа шүү. За би бол одоо төрөө булчирхаагүй гэдгээ бол мэдж байгаа. Гэхдээ нөгөө эмэгтэй хүнд бол тестостерон ч юм бол бас ялгарч идэг юм байна. Ялгаа ер нь тий эмэгтэй хүнд гэсэн байгаа шүү дээ тодорхой хэмжээнд тий. Тэгэнгүүт нөгөө одоо эрших шинж одоо хэсэд ирэхээрээ
ирших шинжилдэг. харагдаад. Тэгээ дуу хоолой бүдүүрнэ те сахал махал ургана булчингийн үйл ажиллагаа сайжирна гэх мэтчлэн ер нь ирших шинж одоо ихсээд ирдэг гэсэн үг. Эрэгтэй хүнд эм билгийн даавар нь тодорхой хэмжээнд байгаа. Тэр нь ихсээд ирэхээр яах вэ гэхээр одоо эмших шинжилэр нь одоо их гүзээтэй болж болно те. Ер нь одоо жоох ургацсан байдаг шүү те. Гүзээ их гүзээтэй болоод ирэхээр яах вэ? Эм билгийн даавар ихсэж явах те. Тестостерон буурч байгаа эрэгтэй хүн дэр бол. Тэгэл тестостероны хэмжээ буураад идэх байхгүй. Ер нь одоо гүзээтэй болоод их тусмаар эд билгийн дааврын хэмжээ буураад идэг. Тийм учраас одоо эрчүүд маань бол өнөөдөр энэ эрчүүдэд үүсэн дугаар шүү дээ. Гүзээгээ ер нь багасгаж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хүнд өвчин нь бол төрөө улчирхайн хавдар байх нь шүү дээ. Шалтгаан нь нэгдүгээр нас байх нь 50-аас дээш настай хүмүүс байх юм бол жил болгон одоо төрөө улчирхайгаа одоо үзүүлж явах хэрэгтэй. Эрэгтэйчдийн эмчд хандаж үзүүлж явах хэрэгтэй. Төрөө улчирхай эход орж явах хэрэгтэй шүү. Яагаад тэгэхээр төрөө улчирхай гэдэг хавдар гэдэг өвчний эхний шалтгаан бол нас гэсэн үг. Хоёр дахь нь удамшийн нөлөө. За бас удамд нь төрөө улчирхайн хавдар тусч исэн юм тохиолдол байдаг бол тэр хүн бас одоо урьдчилан сэргийлээ жил болох үзүүлээд явж хахад бол гимгүй гэсэн үг тийм. За тэгээ гурав дахь нь бол нэг өөх тосны хэрэглээ авах нь шүү дээ. Амьтны гаралтай өөх тосны хэрэг хэрэглэдэг. Ялангуяа одоо манай Монголд чинь нөгөө төрөө улчирхайн хавдар чинь эрэгтэйчүүдийн хавдрын шалтгааны тавт байдаг байх шүү. Бас өндөр байдаг. Тэгэнгүүт ер нь түгээмэл тохиолддог гэсэн үг. Одоо төрөө улчирхайн одоо энэ хавдрын одоо шалтгааны 3-т байгаа өөх тосны хэрэглээ бол манай Монгол эрчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог гэсэн. Тэ? Манайчд бүр аюу хиддэж штэ ерөөсөө өөх хиддэггүй одоо 49-ээс настай эртөө байна уу? Хайгаад олдохгүй штэ. Ер нь бол бүгд л өөх нас ахид тусмаа л өөх тосных нь хэмжээ тэ ихсэж байгаа өөхтэй мах хиддэж байгаа. Тэгэл өстөө ингээл ах мах нас чинь ингээл хоол нь мах нь өөхтэй очил дээрээс нь хоньны сүл тэ. Харин тий бас нэг янз бүрийн мэдээлэл яваад байна л да. Одоо нэг өөх тус нь Альцгеймерт сайн, хоньны сүүл бол яахчгүй, ямар хансан өөх, ягааг өөх гэл одоо гих мэтлийн юмнаас бас болоод тэр бол үнэн өөх тос бол Альцгеймераас хамгаалдаг тийм сайн талууд ихтэй. Одоо сүүлийн үед бол ер нь амьтны галтай өөх тосыг бол муулахад зогсооцсон шүү дээ дэлхийн ангаахын ер нь. Гэхдээ ямарваа нэг юм чи хэмжээнээс хэтэрхээрээ асуудал үүсэж байгаа. Нэг хэлбэр нь бол энэ хадаг байна шүү дээ. Айтайхан тааруулаад идэх нь. Айтайхан тааруулаа. За дээрээс нь онцлогоон дээр төрөө улчирхайн хавдар дээр нэг онцлог юм төрөө улчирхайн хавдрын маркер гэж байдаг. Цусны шинжилгээгээр илрүүлдэг. Төрөө улчирхайн одоо өвөрмөц агентгийн шинжилгээ гэсэн үг. За энэ нь ихсгээр энэ бол ерөөсөө яг хавдрын с жигтэй байна гэж одоо тодорхойлдог шинжилгээ. Гэхдээ маркер бол ганцхан хавдартай байж иж бол ихсдэггүй. Магадгүй одоо үргэлжлийн дараа ч юм уу те маркерын шинжилгээ ихсэх тохиолдол гардаг. Тэр нь бол яг 100% хавдартай болцсон байна гэдэг л эцэлэн онцлохгүй. За хавдрыг бол яг эдийн шинжилгээ биопси авч иж тухайн татгалт хийгээд гэсэн үг. Биопси авч иж тухайн эдийн шинжилгээ хийж иж энэ хавдар мөн байна биш байна гэдгийг бол эцсийн вариантаар бол тодорхой болгодог. Тэрнээс өмнө бол ямар шинжилгээ байдгүй гэхээр компьютер томограф байж болно, MRI байж болно тий. За ингээд эцсийн шинжилгээ нь бол биопси авна. За биопси авч иж энэ хүнд яах нь хавдар байна уу? Байвал ямар эсийн хорт хавдрын гэдэг нөгөө хорт хавдар чинь ямар эсийн гаралтай юм бэ гэдгээс шалтгаалаад тавилан за мөн байн имчилгээ тий туяа имчилгээ хими имчилгээний сонголт хэвтэрч өөрчлөлтүүд тавьдаг байхгүй. Тийм учраас яг эцсийн шинжилгээг бол одоо биопси шинжилгээ шийднэ л гэсэн. Яг энэ дээрээс бас нэг юм анзаарлаа. Одоо альва нөгөө өвчний юм дээр танаа гэр бүлд энэ өвчнөр өвтөлжсэн юм байна уу гэдэг асуулт байдаг тий. Тэгэхээр одоо нөгөө өвөө нэмээгээсээ салаа явцсан ч байдаг юм уу ингээд нэг тоохгүй хоорондоо харилцдаггүй юм одоо бас гэр бүлүүд бас байж болно шүү дээ. Тэгвэл би одоо жишээ нь хүүгийнхаа ирээдүг анхаарахын тулд одоо юу гэдгийг заавал одоо тий өөрийнхөө өвөөгийнхэн мэддэг хүнээс нь юм уу те ямар өвчнөр өвтөлж байсан залуудаа яг ямар хүн байсан гэдгийг ер нь тэмдэглэж үлдээгээд энийг дараагийнхаа хүүхдийнхаа хүүхдэд хүртэл тийм ээ гэж өвлүүлж үлдээх үнэт бас нэг юм мэдээлэл болж таарч байгаа юм л да.
За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад За, өгчлээ. За өнөөдрийн бас нэвтрүүлгийн явах боломжийг маань олгож байгаа хүмүүс болвол одоо манай Out Boundary маань алтан гишүүд байгаа. Тэгээд одоо та бүхнийхээ дэмжлэгээр манай өдөр тутмын одоо энэ үйл ажиллагаа ингэж явж яадаг, алтлагдaltaгүй явж яадаг. Манай хаалгыг чинь бас үе үе ингээд дампуурл гээд нэг юм ирээд ингээд тогшдог тийм ингээд сайхан амар тайван байж байхгүй шүү дээ ерөөсөө. За тэгэхээр одоо яг энэ алтан гишүүд гэж ямар хүмүүсийг хэлдэг вэ гэхээр шинжлэх ухаан танин мэдэх үед ингэж те дуртай сонирхдаг тэрэн дээр өөрийнхөө үзэл бодлыг ингээ ярилцаад явах сонирхолтой яг ийм нэг сонирхолтой юм бүлгэн гэдэг л миний хувьд бол одоо ийм хамгийн одоо те нэгдэх гол цэгэн юм болоо гэж боддог. Тэгээд одоо манай Out Boundary зорилго нь танин мэдхийг түгээх энэ үйл явдлыг маань дэмжиж байдаг та бүхэндээ их баярлалаа. Тэгээд яг одоо үзэж байгаа алтан гишүүн болж үзээгүй хүмүүс маань ч гэсэн одоо өнөөдөр ч гэсэн болох боломжтой. Тэгэхээр манай захирлын буюу Занданхүү эзэмшигчтэй Голомт банкны 30 15 19 42 гэсэн одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ дансруудаа Facebook нэр бол утасны дугаараа бичээд шилжүүлэх юм. Тэгээд манай үйл ажиллагааны менежер тантай холбогдоод энэ алтан гишүүн гэсэн группт оруулах юм аа. Бид нар чинь тэгээд лайваа эхлэх гэж бас те одоо хөгжилтэй яриа болдг юм уу. Тэгээд алтан гишүүтэйгээ харилцдаг, бүр таньдаг юм шиг болчихдаг. Нэг ийм гоё халуун дулаан уур амьсгалтай юм групп байдаг шүү. Тэгээд та бүхнийгаа бас урьж байна. Баярлалаа. За баярлалаа. Одоо манай алтан гишүүдийн маань группт бол одоо битэрий яг ингээд подкаст хийж байгаа явцад одоо би ингээд шууд үзэж юм л та тий ингээд комментоор шууд асуулт асуугаад тий ингээд одоо надаас чинь асуулт асуугаад би тэрэнд нь хариулаад явах ингээд бүрэн боломжтой. Тэгэхээр гихмэд үүнээс цааш зөндөө олон давуу талыг одоо эдлэх боломжтой байдаг учраас нийт сонсогчтой бол алтан гишүүд болоорой гэж одоо урмаар байна. За тэгэхээр одоо дөрүүлж байгаа үрслийн үед үрсэл ярьсч түгээмэл тохиолдол хамгийн ихний хүчин те нийт одоо эргэжтэй 70% дөрүүлж байгаа үрсэл тохиолдож исэн байна гэдэг ийм тохиолдолтой. Гол шалтгаан бол бактерийн гаралтай байдаг. За тэгээд бактерийн гаралтай гэхээр ерөнхийдөө нэг бөөр шээс дамжуулах замын өвчин үүсгдэг бактериуд ер нь давхар одоо орж ирээд тэрний ядгүй гэхээр дөрүүлж ирэх хад үрсэл үүсгэх хандлагатай. Нэгдүгээр. Хоёр дахь нь бэлгийн замын халдварууд төрүүлж байгааг өвдөгдөг. Ерөнхийдөө ийм анамнезтэй буюу өвчний төвхтэй хүмүүс байдаг. Ингээд 40-өөс настай, 50-өөс настай ч юм уу төрүүлж байгаа ахыг үрсэлтэй төрүүлж байгаа шохооч эсвэл төрүүлж байгаа томролтой ч юм уу те. Эсвэл эгоогоо төрүүлж байгаа ингээд хатуурл буюу занглаа үүсцэн хоёр занглаатай ч юм уу те. Ингээд хүмүүс их хөвчлэн залуудаа ч юм уу бэлгийн замын халдварт өвчин авж исэн ийм өвчний төвхтэй байдаг. За тэгэхээр энэ бэлгийн замын халдварууд төрүүлж байгааг бол ихэр үе нь өвдөгдөг гэсэн. Тэр нь өвдөх тухайн үедээ ингээд төрүүлж байгааг гэмтсэн. Тэрний хор нөлөө нь олон жилийн дараа төрүүлж байгаа одоо ахыг өвчлөл эсвэл хатуурл тэ энэ өвчнүүдээр ингээд илэрдэг ийм тодорхойлолтой. Тэгэхээр бэлгийн замын халдвар авж эмчилүүлж исэн хүмүүс эрэгтэйчүүд маань төрүүлж байгаага ер нь ингээд тогтмол үзүүлж хянуулж явах шаардлагатай. Эрэгтэйчтэй эмчид хандж те. Миний төрүүлж байгаа үйл ажиллагаа яаж хийж нэг. За мөн төрүүлж байгаа одоо өвдөгдөг зүйл юу байдг вэ гэхээр суугаа ажил байдаг. Байнга юм суугаа ажил хийдэг. Энэ хүмүүс бол төрүүлж байгаа одоо дарамт өгдөг гэх юм уу та. Даралт өгдөг те. Ингээд энэ удаан хугацаанд явагдсанаас болоод ингээд төрүүлж байгаа үрслийг өдөөх хүчин зүйл болж өгдөг гэсэн үг. Төрүүлж байгаа зүйл нь биш. Шууд хүчин зүйл нь биш. Тэ одоо өчн үүсгэх нөхцөл байдал болдог ч гэх юм уу да тий. Гол тэр нь болж өгдөг учраас одоо суугаа ажил хийдэг хүмүүс маань одоо тогтмол дасгал хөдөлгөөн бас сайн хийж байгаа хэвээр. Тогтмол одоо фитнест явдаг ч юм уу тий. Одоо орчин үед бол залуучууд ингээд идэвхтэй хөдөлгөөнийг бол аюул сайн хийдэг болоод байгаа шүү дээ. Одоо фитнест явдаг ч юм уу. Одоо өөр янз бүрийн спортоор хичээлдэг ч юм уу тий. Гэтэл суугаа ажил маань бол нөгөө талаар төрүүлж байгаа өрсөлд бол бас сөргөөр нөлөөлдөг гэсэн мөнлөд. За мөн сонирхолтой зүйл байдаг вэ гэхээр одоо ихэнх одоо үр дүн сайн нөлөө үзүүлдэг боловч төрүүлж байгаа таагүй үр нөлөөтэй зүйл юу байдаг вэ гэхээр дугуй байдаг. Ундаг дугуй. Ундаг дугуй ингээд тогтмол тий. Ундаг дугуйны тэр суудал өөрөө төрүүлж хаад ер нь ингээд төрүүлж байгаа үрслийг өдөөж өгдөг юм дарамт
даралт их хүчрүүлж өгдөг. Өмнөөс болоод төрүүлж хаа өвддөг, архаг өрсөл тамагддаг, томордог ийм одоо шинж тэмдэгт бол ажиллагддаг. Бас их. Тэгээ дугуй унтчин болвол айгүй сайн юм уу зүс үстний үйл ажиллагаа хэмжиндээ биеийн чин цогцолтой байлгана, бодис солилцоог сайжруулна гэл стрессийг бууруулна. Айгүй олон ийм давуу талтай хэрнээ төрүүлж хаад дээр бол яадгүй гэхээр яг тэр нөгөө одоо сөрөг нөлөөг үзүүлдэг. Бас ийм давуу талтай байдаг шүү те. Тэгэхээр нөгөө яг нөгөө ийм олон улсад бол тогтмол дугуй ундаг. Манайд бол тийм байхгүй л те. Гадаад ингээд байнга дугуй ундаг ийм ат хүн одоо герман энд бол яадгүй ийм харж ирсэн нөгөө нүхтэй сандал мандалтай. Дугуйныхын сандал нь нүхтэй. Тэг яг шууд даралт үзүүлэхгүйгээр яг тэр хэсэгтэн те тэгснээрээ гайгүй байдаг. Ман удаан хугацаанд унах нь ер нь л ингээл удаан хугацаанд тэр үйл ажиллагаа унах тусмал төрүүлж байгаа асуудлууд ажиллагддаг. Ингэснээр дугуйн тамирчдад бас одоо хвчлэн додод тайлаад тэ хийм болсон дараа ингээд энэ төрүүлж байгаахын томрол жохоожил ингээ ахыг өрслөөд илэрх нь илбэг байдаг гэсэн. За энэ чинь нэг зүйлийг бас тодруулж асууя. За энэ өрөвсөл нь томрол нь одоо шохоочлт болоод гэдэг юм. Хоорондын юм уялдаа холбоотой юм уу? Яг тустай бие даасан юм өвчлүүд үү? Одоо элэг бол жишээ нь өрөвсөл болоод нөгөө сорвжилт болоод гэдэг нэг үе шатууд байдаг тэр үгүй юу? Яг тустай л та. Тэгээ төрүүлж байгаа өрөвсөл гэдэг простатит гэдэг нэг одоо тустай хүчин байна. Төрүүлж байгаа томрол гиперплази гэдэг нэг тустай хүчин байна. За төрүүлж байгаа хавдар гэдэг нэг тустай хүчин байна гэсэн үг. Гэхдээ төрүүлж байгаа томрлын шалтгаан нь бас томрол гэдэг хүчин шалтгаан нь төрүүлж байгаа ахыг өрсөл байж болдог. Эхлээд өрсөл үүссэн байгаад түүнээсээ болоод томрол төртдөг. Тийм одоо бас тохиолдол байдгаа гэсэн үг юу. Энэ оншнууд донд одоо огт эмчлэгдэхгүй гэдэг юм уу? Одоо чинь нэгэн чохоочлт болсон бол шохоо буцааж арилдаггүй гэх юм уу? Тиймэрхүү зүйл байгаа юу? Тийм яг нэгэн одоо шохоочл илэрсэн гэдэг нь тухайн үед нэг цочмоо өрсөлж бол тийм өрсөл үүсээд тэр нь шохоожоод идэгдсэн байна л гэсэн үг л дээ. Шохоожл хатуурал үүссэн юм. Нэг юм шохоо үүссэн байна. Өрсөлийн юм биш. Чулуулсан үлдэгдэл гэдэг шиг. Яг нэг тиймэрхүү шууд гэж ойлгож болно. Тий. За төсгөлд нь би нэг кейс ярьж өгье. Одоо яг надад тохиолж исэн ойрын одоо хүн маань тохиолдож исэн юм кейс байгаа. За нэрийг нь солилжээ те. За нэг Бат гэдэг нэг өвчтөн байна. За Бат гэдэг өвчтөн 50-100 настай, уул уурхай инженер мэргэжилтэй. За энэ мэргэжлэрээ сүүлийн одоо 25 гаруй жил ажиллаж байгаа. За ийм хүн. За ингээд өмнө нь шинж тэмдэг ерөөсөө илэрдэггүй байсан чинь энэ хүн ингээд анх ирэхдээ юу гэсэн гэхээр сүүлийн 3 сар гэж. Тэ? Сүүлийн 3 сар. Тэгэхээр энэ юу анзаарч ин хэр эсчүүд тоохгүй яваад байна. 3 сар илэрч ин ч тэ ямар шинж тэмдэг гэхээр шүн ингээ 2-3 удаа шийгээд. Сүүлийн 3 сар. Аха. За эндээс бид тохиолдолоос юу харах вэ гэхээр шүн шийгээд ингээд анзаархад тэ шүн босоод шийдэг болоод ирэх юм бол төрүүлж ирэх асуудалтай байна амж тандаараа гэсэн үг. Гэтэл энэ үйлчлүүлэгч бол эрэхтэй яасан байх нь 3 сар бас хүлээсэн байх нь шүү дээ. 3 сар шүн усаад өдөр болгон шүн усаа шийгээд байсан. За мөн өөр ямар одоо шинж тэмдэг байсан гэхээр шээс тасалдах. За ингээд одоо бэлгийн сулрал илэрсэн те бэлгийн сулрал илэрсэн шээхэд одоо баг зэрэг ийм таагүй мэдрэмжтэй шээх болохоор нэг ийм өвдөх гээд байгаа юм шиг те шил тасалтаад ингээд өвдөх гээд байгаа юм дандаа ийм бүрэн шээж чадаагүй мэдрэмжтэй дуустдаг сэтгэл ханамжгүй дуустдаг за ийм шинж тэмдэгтэй хүн ирсэн за ингээд анамнез авсан чинь ямар байсан бэ гэхээр урд нь ерөөсөө амьдралынхаа явцад ийм шинж тэмдэг илэрч байгаагүй анх удаа л энэ хүнд илэрч байгаа дараах шинж тэмдгүүдээ шүн ингээ бос шийдэг болсон юм байна. За шээсэн тасалддаг болсон юм байна. Шээхэд эвгүй ингээд өвддөг болсон юм байна. Бас дөрөвдөнд бэлгийн сулралны шинж тэмдгүүд ажиллагдаж байгаа гэсэн. За эдгээр нь өмнө нь юус илэрч байгаагүй. За сүүлийн жилүүддээ суугаа ажил руу шилжсэн. Нөгөө инженер маань их хвчлэн ингээд бос байнгын хөдөлгөөнд ажил хийдэг байжгаад сүүлийн 5 жилд бол ингээд дандаа суугаа ажил хийдэг болсон байгаа тоххой тий. За ингээд арих бол баг хэрэгэлдэггүй шахуу хүн ер нь баг уудгүй шахуу хүн. Гэтэл одоо төрүүлж ирхэн өрсөл үүсдэг би бас өмнө дээр хэлхээ орхисон байна. Тамхи өдөг. Яг хорт нөлөө нь. Тамхи бол хор зуршлыг төрүүлж ирэх гэмт хийдэг ийм хор зуршлахгүй. Энэ хүн бол тамхи тогтмол тамхи татдаг. Тэ. Ер нь баг 20 30 жил татж байгаа дөө гэдэг яг хэдэн жил татж байгаа нөхцөлтэй тохиог бол айгүй удаан ингэ тамхи татж
байгаа хүн байдаг. Тамхи бол яг дөрөв гэж байгаа юу их гэмтээдэг шүү. За ийм одоо шинж тэмдэгтэй. За ингээ асууад байсан чинь аав нь далтайда төрүүлж байгаа хавдраар өвдөөд насарж исэн. Ийм одоо өвчний түүхтэй хүн байсан байх нь шүү дээ. За тэгээд шийсний ерөнхий шинжилгээ хийгээ үзэхээр нэг хөнгөн ийм нэг үргэсний шинж тэмдэгтэй цагаан айсууд нэг хэссэн ч юм уу те яг ийм бариад авчих юм байхгүй. Гэхдээ бас цоо бол биш. За нөгөө тусанд нөгөө PSA антиген гэдэг одоо нөгөө төрүүлж байгаа хавдрын маркерыг илрүүлэх шинжилгээ хийсэн. За тэгсэн чинь бол 6.8-тай гарсан байна. За хэвийн хэмжээ бол 4 байдаг. Бол нэг жоох ихсэн байсан гэсэн үг те. 2.8-аар ихсэн байсан гэсэн үг. За тэгээд чулуун гэцээр нөө тэмтрэх үзлэг хийж байгаа. Тэгсэн чинь төрүүлж байгаа баг зэрэг томорсон. Тэгээд ми барзар гадаргуутай байна гэж үдсэн эмч маань бол тэмдэглэсэн байгаа. Тэ. За ингээ эхо шинжилгээ хийсэн чинь төрүүлж байгаа томорсон байна. Ойролцоогоор 45 г марч. Төрүүлж байгаа чинь тэг өөр айгу баач 20-30 г жинтэй гэсэн бол одоо 45 г шах 50% ихсэн биш тэ. За ингээ нэг талдаа юм одоо илүү юм сүдэржилттэй яхах үзэхээр нэг талдаа илүү юм ихтрал ихтэй хэсэгтэй байна гэдэг авсан. За тэр хэсгээс нь биопси авсан, хатгаад эд авсан. За ингээ хоёр хэсгээс ингээд эд авсан чинь нэг хэсгээс нь ингээ төрүүлж байгаа хор тавдрын эдгэр үе гэдэг нотлогдсон гэсэн. Энэ хүн. За ингээд хор тавдрын эдгэр үедээ уншигдсан учраас одоо энэ хүнд яагаад вэ гэхээр туяа амжилтаа хийгээл те идэвхтэй хяналт хийгээл ингээд шаардлагатай төрүүлчих нь аваад энэ хүний одоо эрт илрүүлсэн учраас хүндрэл нь харьцангуй гайгүй. Тавилан нааштай гэсэн үг. Энэ хүн бол хүндрэл багтай урдуу хугацаанд ингээ нааштай авч яваад өгцөн байна гэсэн үг байна шүү дээ. Тэгээд 6 сарын дараа энэ эмчилгээнүүдээ хийсний дараа 6 сарын дараа энэ хүнд үдсэн чинь хор тавдрын одоо төрүүлж байгаа хор тавдрын антиген нь нэг одоо 0.1-ээс бага байна гэсэн. Анх үзэхэд 6.8 байсан бол эмчилгээний дараа 0.1 болцсон байна гэсэн. Ингээд энэ хүн бол төрүүлж байгаа тавдрын нэгдүгээр шатанд онцлогдоод ер нь бүрэн эмчлэгдсэн гэж ойлгож болно гэсэн. Тэ? Хот тавдртай юм. За тэгэхээр энэ кейсэн дээрс юуг анзаарах гэдэг нь гэхээр энэ бол ингээд 3 сар гэдэг удаан хугацаа. Тэгээд 3 сарын дараа эмчит хандаад нэгдүгээр шатанд байна гэдэг бол бас хазтай байна гэсэн. Тэ? Одоо азар үзүүлээд эрт илрүүлсэн байна гэсэн. Гэтэл иймэрхүү шинж тэмдэг илрээд 3 сар байтугай 3 жил 5 жил явдаг хүмүүс байна. Ингээд бүр шээс хаагдахтаа тулаад үзүүлэхээр төрүүлж байгаа тавдрын сүүлийн шатууд очсон тархалт мархалт өгцөн хүндэрсэн байдаг байна шин. Асуудлууд. Төрүүлж байгаанаас хавдраас ингээд хожуу шатнаас нь болоод амь нусаа алдах хөдөл бүрэн эсэлтэй учраас эрт илрүүлж байгаарэ. Тэ? Эрчүүд маань энэ хоёр дахь зүрх болсон төрүүлж чад ирэхтний хайрлаж байгаарэ гэж бол төгсгөлт нь чинь хэлмээр байна. Төрөө булчиргааны хавдраас болж хүн асуурдаг юм байна гэдэг юм жаалаа. Би сая буруу сонсог байл та сая төрөө булчиргааг нь авчихсан гэсэн үү? Тэгсэн. Мессер аргаар авчт юм уу те? Тий. За. Тэгээ ер нь бол төрөө булчиргаан авах одоо вис ажилбар түлхүү хийгддэг гэсэн үг. За баярлалаа эмчтэй. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанартай онцлогоо ирвэл ирээдүйн эрт илрүүлгийн медиц гантав маань болон Од Мөндрийн маань алтан гишүүд хамтран ажиллалаа. За нэвтрүүлэг НТV болон Од Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрэлээ. Хамтаас үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.